бүлийн радио 104.5. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Радио 104.5 84.5 сууг дээр бидэнтэй хамт байдаг эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгалан айлтгахыг Гэрүүлийн радиогийн 2 дугаар эфирээс судалгаа 71 нэвтрүүлгийн энэ 7 хоногийнхоо пүрэв гарагийн дугаарыг сэтгэл судлаач, гэрэл судлаач, сэтгэл судлаач Баясгалан, гэрэл судлаачийн их цолбоноор бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Сонсогч та бидний энэ өдрийн дугаартай хамтдаа байгаарай. Өнөөдөр яагаад гэвэл нэг чухал одоо бас сэдвээр өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэг нь яг мэргэжлийн одоо экспертүүдийн задлан шинжилгээг ярилцах чаа. Судалгаа 71 нэвтрүүлэг маань хүмүүсийг одоо төрөгдлөөс гарах буюу баталгаатай үнэн мэдээллийг өгөх, за зөв ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэх, амьдралын чанар харилцааг сайжруулахад бодит нөлөө үзүүлэх зорилгоор мэдээлэл суурилсан бодит үнэн судалгаа, кейсээр тулгуурсан нийгмийн асуудлыг ойлгуулаа, зөв онцлоо шийдвэр гаргах боломжийг танд бас ингэж зөвлөдөг учраас нэвтрүүлэгтэй маань хамт байгаарэ гэж сонсогч үзэгч таныг уриалгаар байна. За ингээд баясагчтай өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгээ судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр амьдралыг сонгох шалтгаан гэсэн сэдвээр хүрэх гэж байна тий. Тэгээд 104.5 84.5 гэсэн долгион дээр та сонсоорой. 3W1045 цэгмэн гэсэн цахимхуудас таны өмнө нээлттэй байгаа. Мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаа дагах юм бол дүрстэйгээр үзэж болно. Тэгээд лайв стримийн доор мэдээж сэтгэгдлээ үлдээж болно. Бидэнтэй хамтран ажиллах маркетингийн маань дугаар 88 66 104 5 дугаар явц нээлттэй байна. Харин шуудаар холбогдъё гэх юм бол 99 86 104 5 дугаарын утсаар холбогдоорой. Тэгээ цахим орчинд мэдээлэл түгээх гэдгийг маш онцгойгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын алтан дүрм гаргацсан байгаа. Тэр нь хэвлэл мэдээллийн байгууллагынд зориулсан. Тэгээ мэдээж бас бусад хүмүүс ч гэсэн энийг дагаж одоо үйлдээсэй, тэгээ дагаж хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр амьдралыг сонгох шалтгаан гэдэг дээр хамгийн түрүүнд битэрийн одоо ярих гээд байгаа зүйл юу вэ гэх юм бол сүүлийн үед бас нийгмийг дөргиогоод байгаа амиа хорлолтын асуудлыг ярих гэж байна тий. Тэгээ тэрнээс өмнө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын алтан дүрмийг танилцуулаад тэгээ цаашаа авъя тийм ээ. За тэгээ алтан дүрмд бол аргыг бүү дүрсэл гэж байгаа. Яаж юугаар үйлцнийг наривчлан мэдээлэх нь бусдад заавар болдог учраас энийг бас битгий сурталчлаарай гэдэг утгаараа аргыг бүү дүрсэл. За загтлыг бүү шеэрл гэж байгаа. Сүүлчийн үг постыг түгээх нь үйлдэлийг одоо тий романтикчуулаад тэрийг үйлдэлийг одоо хийх сэдлийг бас ингэж хин нэгэнд харуулах таниулснараа энийг хөвлөж болох юмаа гэдэг тэр мэдрэмжийг бас төрүүлж штэ тий. За сенсац бүү болох гэж байгаа. Амиа хорлолтыг хит одоо дамжруулах нь дагалдах амиа хорлолтыг өдөөдөг учраас үүн дээр бүү сенсацлаа гэж байгаа. Гарцыг харуул үүний оронд. За энэ юу байх вэ гэхээр асуудал бүрт шийдэл байгаа. Танд энэ хэцүү байвал мэргэжлийн хүнд хандаарай. Хамгийн наацахын зүйл те. Хэцүү байвал би ч гэсэн ойрхон байгаа шүү гэдэг үгийг одоо ширлж яхаас илүү үнэхээр хэцүү байдаг ийм зүйл ярьдаг. Гэхдээ давдаг шүү, туулдаг шүү. За бүр болохгүй бол мэргэжлийн нэгэнд хандаарай. Хайртай хүмүүсээ хайрлаарай. Дэрэгдэх хүнээ тэврээрэй. Мөрөө төр зээлүүрэлтлээрэй гэдэг юм те. Энэ утга агуулгатай зүйлсүүдийг л бид нэр одоо шеэрлнэ гэнээс яг энийг бол рекламдж сурталчлахгүй. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн бас яг энэ сэдв ч гэсэн амьдралыг сонгох шалтгаан байгаа тийм. Тэгэхээр энэ шалтгаануудыг бас илүүтэйгээр бас ярьсан, тэрийг сонссон юм дугаар байгаасай гэж төлхөө хүсэж байна тийм. Яг үнэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжинд нэг чухал өгүүлбэр байгаа. Тэргүүгээ гэх юм бол тийм хэвлэл мэдээлэл сошиал орчин бол амиа хорлолтыг өдөөж байж чадхаас гадна түүнээс урдчлан сэргийлээд олон зуун амь навсыг аврагч хүчрхэг зэвсэгч байж чаднаа гэж бичсэн байгаа даа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд байгууллагын ажилтнууд бид бол яг энэ үүрэг хариуцлагынхаа дагуу хүчрхэг зэвсэг буюу нэг ч ихсэн алтан амийг аврах хүчрхэг зэвсэг байхын талаас хичээж ажиллах болно. Судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр яг энэ одоо нийгэмд шуугаад байгаа тий маш олон тоогоор байна гэдэг байгаа. Энэ мэдээллийг бас судалгаатай, нотлогоотой, баталгаатай, баримттай, арга замтайгаар хүргье. Тэгээд олон улсын нөхцөл байдлын судалгаануудаар болохоор
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээр топ баримтуудыг бол маш сайн гаргасан байна л да. Дэлхийн хэмжээнд бол жил бүр 700 гаруй хүн мэдээж амиа орлож байна. Секунд тутамд бол 1 хүн амиа алдж байна гэж байна. Тэгээд насны одоо тооцоолоор харах юм бол олон улсад 15-аас 29 насны залуусын нас баралтын 3 дахь тэргүүлэх шалтгаан нь энэ болоод байна тий. Тэгээд дэлхийн хэмжээнд амиа орлох орлогыг эмэгтэйчүүд илүү хийдэг ч гэсэн амиа хорлож нас барах тохиолдол нь эрэгтэйчүүдэд бараг 2-3 дахин өндөр байгааг бас судалгаагаар гаргасан байна. Ягаад тэгэхээр эрчүүд илүү төрөмгий эргэж буцахгүй аргуудыг сонгодог бол эмэгтэйчүүд арай илүү юм нөгөө тий аимхаа зориг зүрхэхгүй энэ зөв үү буруу юу гэдэг юм одоо тий амь насаа аварчулдах тэр боломжийг олгож идэм байна. Тэгэхээр ингээд ялгаатай байдал байгаа шүү дээ. Ер нь яг хөө ингээд мэрэгжлийн үүднээс ч гэсэн харахад эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн бэрхшээлийг даван туулах эсвэл одоо төсвөр төвчээр заах нөгөөтэйгөр бас яг амьдралын утга учраа илүү ингэж бодох, тунгаах тал дээр ер нь эмэгтэйчүүд айгүй өргөн уудам юм сэтгэлээр ханддаг юм шиг хадагдлал өөрөөсөө төрүүлсэн үр хөвгтэй ингээд өмчрөөд үлдэнэ гээл тэгэхээр зэрэг яг энэ дээр үгүй гээл эргэж буцалтгүй шийдсэн нь эрчүүдийг бодвол ингээд тэ арай цөөн байгаад байдаг байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг өнөөдөр бид нар энэ сэдвийг түлхүү ярьж хайлайт хийж байгаагийн нэг шалтгаан нь энэ зүйл бага байгаасай. Үнэхээр одоо энэ тоо одоо тий 700 мянга гэдэг жил бүр одоо тий дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар гэж штэ. Энэ үнэхээр дараагийн жил гэхэд бага байгаасай. Тэрний дараагийн жил бүр бага байгаасай. Бидний эцэг их биднийг энэ хорвоо дэлхийд төрүүлж байгаа. За тэгээд 10 сар хөвлөдөө тээж төрүүлсэн гэж бид нар ярьдаг штэ. Хүн болж төрнө гэдэг маань зөөний үзүүр дээр будаа тогтохтой адилч гэж бид нар одоо Монгол үгсийн санд бас хэлж ярьдаг. Тэгэхээр энэ амьдрал гэдэг чинь өөрөө яасан сайхан одоо тий хувь тавилан билээ алтан аягнаас усуух тэр хувь зохиол гэж ингэж дүрсэлсэн байдаг штэ. Тэгэхээр амьдралд бол олон асуудлууд бэрхшээлүүд ирнэ. Тэгээ ирсэн болгонд нь бид нар яг энэ талаар бодлыг тэгээд энэ талаар оролдлогыг хийгээд байвал энэ дэлхий дээр хүн үлдэх юм уу тий? Бид нар тэгвэл энэ дэлхий дээр төрөх шаардлага байгаа мó? Тийм учраас бэрхшээлийг даваад гардаг. Хүний онцлог мөн чанар гэдэг бол альва асуудлыг даваад гардаг. Хэцүү зүйлсүүд ирж болно, харин ард нь гарч болдог шүү. Тийм учраас тий та асуудал дундаа ганцаараа л өөрийгөө ингэж шантарч, бээрч, зовчин гэж битгий бодоорой. Та энэний ард гарах тэр хүч нөөц боломж танд байгаа учраас магадгүй бидний амьдрал таны амьдралд энэ асуудлууд бас ирж болох юм. Тийм учраас яг энэ бэрхшээлийг давах тэр чадвар бас өндөр байгаасаа энийг ч гэсэн манай томчууд ирээдүйн одоо том болох тэр хүмүүстэй тий хүүхдүүдтэй бас өвлүүлдэг, төрүүлдэг санаатаагаар бий болгодог байх нь их чухал байгаад байна тий. Яг үнэн. Тэгээд Монгол улсын нөхцөл байдлыг одоо хэдүүлээ тэгвэл дурдъя тий. 2025-аас 2026 онд амиа орлолтын үзүүлэлт гэдэг ийм худлаа мэдээлэл гарсан гэд тий. Дэлхийд хоёрд жагсаж байна гэдэг мэдээллийг нэг олонний танил ирэх юм бол нийтлсэн байдаг. Энэ зургийг би дарцсан байсан энд ирээгүй байна. Тэгэхээр яг хөө тэрийг ингээд онцлоод ярих юм бол тэр мэдээллийг нөгөө факт чек гэх тий хэвлэл мэдээллийнхэн маань одоо баталгаажуулдаг. Тэгээд төөрөгцсөн мэдээллээ гэдгийг бол батлаад гаргацсан байгаа шүү манайхан. За тий тэрнээс гадна Монгол улсад бол амиа орлолтын түвшнээрээ тий 100 мянган хүн амд ноогдох тоогоороо дэлхийд мэдээж дээгүүр орж байгаа. Гэхдээ дэлхийд хоёрт биш. Аазда хоёрт орж байгаа тий. Тэгээ Сэмут болон гэмтэл согог судлал үндэсний төвийн судалгаагаар болохоор Монголд үлдэгдэж байгаа амиа орлолтын дийлэнх хувийг 15-аас 34 насны залуучууд болон эрчүүд эзлээд байна. Ялангуяа эрчүүд сэтгэл хөдлөлөө дотроо хадгалаад тусламж эрэлхийлдэггүй тэр хандлагаасаа болоод эрсдлийг нэмэгдүүлээд байна гэдгийг бол судалгаагаар гаргацсан. За тэгээ улирлын хамаарлаас шалтгаалдаг гэдгийг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар бас гаргасан байсан. Энэ дээр болохоор амиа хорлох хандлага хавар буюу 4-5 дугаар сард болон намар эрс нэмэгддгийг бол гэдэг юм тогтоогоод судалгаагаар баталсан байна. За тэгээ хүн амынх нь одоо насны бүлгийн үзүүлэлтээр ингээд үзэх юм бол тий 15-аас 24 нас бол хамгийн эрсдэлтэй одоо бүлэг байгаа. Залуусын нас баралтын гол шалтгааны нэг нь болж байна. 25-аас 34 нас бол 2 дахь өндөр эрсдэлтэй бүлэг нь болчихж байгаа. Энэ дээр болохоор ажил амьдралын гараа стрессээс үүдэлтэй гэдэг юм ямиг онцолцсон байлээ. За тэгээ 35-аас 44 нас бол дундаж төвшөнд 45-аас 54 дундаж 55 наснаас дээш бол харьцангуй бага болдго юм байна. Тийм. Тэгээ хүүсийн ялгаатай байдлыг харах юм бол эрэгтэй 80%, бодитоор амнаас охирсон тохиолдлын дийлэх хувь нь эмэгтэй 20%-аас бага буюу оролдлого их боловч нас баралт бага гэж байгаа. Тэгэхээр залуу насныхны донд бол эрсдэл өндөр байгаад байна. Энэ нь сэтгэл зүйн боловсрал дутуу дархлаа дутагдж байгаагийн дохио гэдгийг бол гаргасан бол эрэгтэйчүүдэд тусламж хэрэгтэй байна гэдгийг бол онцолцсон байна. Сэтгэл хөдлөлөө дотроо хадгалдаг хандлагыг болио.
Энэ эрсдлийг бууруулъя гэдэг дээр шийдлийг гаргасан байгаа. Тэгээд хэрвээ танд хэцүү байх юм бол мэрэгжлийн хүмүүст хандаарай. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн утас буюу 1800 2000 гэсэн утас бол байна. За тэгээд баримт шалгах факт чек одоо төвийн шалгасан мэдээлэлтэй холбоотой мэдээллийг хоёулаа хүргэв. Харин тий. За энэ одоо баримт шалгах энэ факт чек гэдэг одоо энэ одоо тий нийтлэгдсэн энэ мэдээлэл бол одоо худлаа яг баримттай бас бодиттой бишээ гэдэг одоо ийм юу байгаад байгаа шүү дээ тий. Тоон үзүүлэлт бол дэлхийд даяар амиа хорлтын төвшинг шинжилэн нэгтгэж албан ёсоор нийтэлсэн статистик мэдээлэл бол гараагүй. За тэгэхээр өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд баталгаажсан харьцуулах боломжтой сүүлийн үеийн одоо нэгдсэн дата хараахан нийтлэгдэг байгаа. Гэтэл энэ зүйлийг бас яг ингээд тий батлагдаагүй нотлогдоогүй энэ мэдээллийг яг нийтлэгдсэн болоод тэгээд ингээд олон нийтэд бас мэдээлэл өгч байгаа нэг хариуцлагагүй үйлдэл бас болж байна л та. Ягаад гэвэл эн чинь бас нэг тийм зүгээр одоо юу гэдэг тийм болох гэж байна гэдэг мэдээллийн одоо ийм сан дата бол биш байгаа байхгүй юу. Хүний амь настай холбоотой зүйлсүүд дээр бас их юм эмзэг хариуцлагатай хандах хэрэгтэй шүү гэдгийг бас яг салбарынхныгаа бас ингээ уриалмаар байгаа тий. Одоо нөгөө шалгасан мэдээлэлд одоо тий ингэж итгэх хэрэгтэй байна. За тэгээд 2025-26 оны амиа хорлтын үеэр Монгол улс 28.1 үнэлгээгээр Азад 2 жагсаж байна гэх мэдээлэл бол албан ёсоор батлагдаагүй шүү. Тэгээд төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл. За учир нь яг одоо тус зурагтайгаа тоон, утга, он зэрэг одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан статистикт бол зөрж байгаа. За тодруулах юм бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны статистикаар Азийн орнуудад одоо дараах үзүүлэлтүүдийг бас ингэж гаргасан баг ш. Тэр үзүүлэлттэй юуг нь хоёул үзүүлэлттэйг нь одоо ингээ харуулъя тий. Тэнгүүт энийг 26 оны 4-р сарын 24-нд CC Stats гэд нэртэй хувийн одоо тий хуудсанд нийтэлсэн байгаа. Тэнгүүт энэ хуудсын мэдээллийг харсан чинь зүүн өмнөд Азийн энэ талаарх дата мэдээллийг одоо юу гэдэг тий нөө визуал хэлбэрээр түгээдэг гэсэн ч гэсэн нийтлэл зурагтай ашигласан их сурвалжаа болохоор тодорхой дурдж бүрэн ишилдэггүй байна. Тэгээд энэ болохоор 26 оны амиа хорлолтын статистик биш ээ. 2019 оны статистик юмаа гэдгийг бол онцолсон байгаа. Би энэ зургийг ингээд гаргаж харагдаж байна. Тий одоо энэ ингэнгүүт тий 2 ч ихсэж байна гэдгсэн чинь 26 оных бол биш юм байна. Одоо тэр 19 оны буюу одоо энэ зураг дээр байгаа энэ судалгааны тоо болохоор 19 оных буюу аль хизээний одоо судалгааг тий амар санаагийн жазаг гэдэг эрүүл мэндийн сайд байсан нөхөр одоо ийм байна гэд нийтлсэнийг нь одоо факт чек буюу тий хэвлэл мэдээллийнхний одоо баримтыг баталгаажуулдаг төвийнхэн маань батлаад энэ мэдээллийг гаргацсан байгаа шүү их сурвалжтайгаар. За тэгээд тоон үзүүлэлтүүдийг нь би ийшээ гаргаад үгүй. За 2025-аас 26 оны амиа хорлтын үзүүлэлтээр Монгол улс 28.1 үнэлгээтэй буюу Азад 2-т орж байна гэсэн төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл түгээсэн. За 2021 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа хорлтын статистик үзүүлэлтээр манай улс 18.5 гэсэн түвшинтэй дэлхийд 14, Азад бол 2-т эренблэгдэж байгаа. Түүнээс дэлхийд бол одоо ингээд тий тэргүүлээд байгаа зүйл байхгүй. Тэгээ уг дата үзүүлэлтээс хойш дэлхийд даяарх амиа хорлтын түвшин шинжлэгдэн нэгтгэгдэж аль биесны мэдээлэл нийтлэгдсэн статистик бол одоогоор гараагүй байгаа шүү. Яг энэ альбом бас одоо яг ийм тий үнэн баттай биш мэдээлэл бас итгэж төөрөгдөх үедээ энийг бас ингээд бодож тунгааж нислэх одоо бясалгаж хэд их одоо энэ итгэл үнэмшилтэй хандах үедээ тий. За тэгээд одоо энэ судалгаа болохоор нөгөө үргэлжлүүлээд бус нутгийн хэмжээнд байгаа амиа хорлтын төвшинг одоо шинжилсэн байгаа. Тэгээд манай улс бол мэдээж өндөр үзүүлэлттэй гарсан. Тодруулах юм бол Намхан Талаан баруун эргийн бүсэд 4-р, Азийн улсын орнуудад 2-р 19 онд 21 онд 19 он биш шүү. Андуурсан биш шүү. Одоо гаргасан байгааг 26 он гэх мэтчлэнгээр одоо илэрхийлсэн байгаа. Тэгээ одоо энэ зураг дээр гарах юм бол 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан амиа хорлолтын дата үзүүлэлтийг бүс нутгаар нь харуулсан байгаа дээ тий. Тэгтээ энэ үзүүлэлтээс хойш бол дэлхийд даяар амиа хорлолтын түвшинг бол шинжилэн нэгтгэж албан ёсоор нийтлсэн статистик мэдээлэл гараагүй гэдгийг судалгаа 71 нэвтрүүлгээр онцолж одоо хүргэмээр байна. Өөрөөр хэлэх юм бол олон улсын хэмжээнд баталгаажсан харьцуулах боломжтой сүүлийн үеийн нэгдсэн дата хараахан нийтлэгдэг байгаа гэсэн үг тий. Тэгэхээр энэ мэдээллийг болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистикаар Азийн орнуудын үзүүлэлтээр бол гаргасан байгааг одоо тий ташаа мэдээлэл байна, факт чекер буруу байна гэдгийг бол онцолсон байгаа шүү. За тийм шүү тий. За эрүүл мэндийн хөгжлийн төв гэж бол байгаа 2024 онд эмэгтэйгсэн бүтээлийн товчоо 17 эмэгтэйгэлт осол хоёлаа дахиад нэг хүснэгт байсан уу? Нэг хүснэгтэй. За тэгвэл тэрийг ярьчих. Тий энэ хүснэгт маань болохоор тэр хүснэгт маань болохоор гарч ирэхгүй байгаа юм. Орцсон мөртлөө энэ хэмжээ хязгаараасаа ягаад орж ирэхгүй байна. За би юутаач оруулах гад үзээдхий. За нэг хүснэгтийг харуулъя тий. Кат дээр. Тий.
кат дээр ч болохгүй байгаад. Энэ маань гол нь ингээ алдаа заачаад зааж гараа. За ярьж байгаараа сайхан. Энэ хүснэгтэй болвол амаараа ярьчих юм уу? За тэгээ. Энэ хүснэгтэр бол юу харуулах гээд байгаа юм бэ гэхээр зөв нөгөө бүс нутаг улсын хэмжээнд Азад хоёрт орж байна гэдгийг ер нь бол бүгд найрамдах Солонгос улс 27.5 гэсэн үзүүлэлтээр нэгт орд юм байна. За Монгол бол 18.5 гэснээр хоёрт, Япон 17.4 яг их ойрхон биш үү? Үзүүлэлтээр 3, Тайланд 16.6 гэдгээр одоо 4-т за 5-т нь Шри-Ланк орсон байт юм байна 14.7. За ингээд Казахстан, Энэтхэг, Балав гэд ингээд Сауди Араб гэд явд юм байна. Бүгд найрамдах Хятад ард улс 8.9 гэж 10 тэрмэтлэгдсэн байна. Тэгэхээр хүн ам ихтэй байх тусмаа амиа орлтын түвшин өндөртэй гэдэг бас яг ийм дүгнэлт бас явагдаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ бол үгүй юм а гэдгийг Ниццасны одоо Хятад улсын жишээнээс бас ингэж харж болохоор шүү дээ, тий. Эргүүлээ тэр улсын хувьд одоо нийгмийн бодлогынхаа хувьд хүнийхээ одоо эрүүл сэтгцийн одоо асуудал дээр ажилдаг тэр хэмжээний бас энэ хөгжсөн байдалтай бас холбоотой байж болох юм аа гэж бас яг дүгнэж байна. Тэгэхээр энэ дата үзүүлэлтээс хойш дэлхийд даяар амиа орлтын түвшин одоо шинжлэгдэж нэгтгэж аль бие ёсоор нийтлэгдсэн мэдээлэл бол байхгүй. За бид хоёрын одоо харуулах гэдэг хүснэгт бол 25-аас 26 оны амиа орлтын үзүүлэлт. Мөн үү? Тийм юм байна. Тэнгүүт энэ болохоор эрүүл мэндийн хөгжлийн төвгээ манай Монгол улсаас хэвлэж гаргасан байгаа. За Балжин 8 цагийнхаа комментиг хоёлоо уншъя тий. Нэрээ энэ хувь заяаг даанч бага үнэлж амьдралаа өөрөө дуусгана гэдэг даанч харамсалтай залуус зориг гэж бас андуурч бас хөөргөө тах шиг байна. Үлдсэн хүмүүст өдөр бүрийн бодолд их зовлон болж байна лээ гэж байна. Яг үнэн яг энэ зүйлийг ингээд битээр ярих гад хамгийн ихэнд нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын алтан дүрмийг хүргэсэн. Тэр юу вэ гэвэл тий сошиалаар бид нэр шеэрлэхгүй, түгээхгүй, хөөрөхгүй байхыг бол ингээ уриалж байгаа. За тэгээд 24 онд эмэгтгсэн эрүүл мэндийн хөгжлийн төвийн маань бүтээлийн товчоо гээд 17 дахь эмэгтгэлд болохоор осол, гэмтэл, гадны шалтгаанд нас баралт гэсэн хэсэг байгаа даа. Энэ 194-өөс 195 дугаар хуудас. Энэ дээр болохоор эрчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болон амиа хорлолтын бодит тоо 5 дугаар байранд орсон үзүүлэлтийг харуулж байгаа. Тэгэхээр судалгаа 71 нэвтрүүлгийн маань үзэж байгаа, сонсож байгаа эрхэм үзэгч, сонсогч та тий бид өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Заавал хүндэх ёстой. Сэтгэл зүй болон нийгмийн эрүүл мэндийн энэ сэдвийг баримттайгаар ярьж байгаа маа тий. Тэгээ сошиал орчинд хүмүүст буруу сэтэл битгий өгөөсэй. Амиа хорлолт гэх энэ зүйл зүгээр нэг одоо тий цахимаар ингээ шуураад өнгөрчдөг, бие биендээ буруу сэтэл өгдөг. Манай нийгмийн хамгийн одоо том мөртлөө хамгийн одоо тийм чанга тэгсэн ирнээ сонсогддгоо тэр дуугүй хашгираа бити байгаасаа гэдгийг бол битээр тоон баримтаар хэлээд байгаа тий. Тэгээ Монгол улсын хэмжээнд энэ одоо эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан байгаа эрчүүдийн нас баралтын шалтгааныг аваад үзэх юм бол хамгийн харамсалтай бас анхаарал татсан нэг үзүүлэлт байгаа нь зөвхөн нэг жилийн дотор гэхэд эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 20 шалтгааны 5 дугаарт нь санаатаагаар тэгээ өөрийгөө ингээд өөрийнхөө амныг ингэж зөв бусаар одоо үгүй болгох юм юу байгаад байна тий. Тэгэд нийт бас нас баралтын 3.1% бол дангаараа эзлээд байна гэдгийг Монгол улсад ингээд оруулаад иржээ. Тэгээ та бодоод үзэлтэй тий. Бидний хайртай аав, ах, дүү хань ижил болох эрчүүд маань ковид илэгний хорт авдар зүрх судасны өвчлөлийн дараагаар ердөө 5 дугаарт орохын шалтгаанаар амнасаа одоо алдж гин гэдэг бол харамсалтай тий. Тэгэхээр бас нас орлтын 2 дугаар шалтгаан нь нөгөө архинд санамсаргүй хордох үзүүлэлт маань 5.8% эзэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тий бид нэр архинд хордоод байна. Энэ маань одоо цаана учир шалтгаан нь юу вэ гэх юм бол нөгөө сэтгэл зүйн готрал тий бодисын хамаарал гэдээ маш олон зүйлүүд одоо боддоор нөлөөлж байгаа бодит тоо баримтууд байгаад байна шүү дээ. Тийм байна. За яг энэ материалаас бас эмэгтэйчүүдийн хувьд амиа одоо тий архины хордлогоор нас барах тохиолдлын 2.1% буюу эрчүүдээс бараг 3 дахин бага байна гэж гарч байгаа. Тэгэхээр нэг цагдаагийн одоо албан агчийн яриг сонсч ирсэн л та. За одоо хэдэн оны үед 2000 оны дөнгөж ихээр дундуур гэхэд ингээл одоо жишээлбэл баар савны газар орлоо гэхэд эрчүүд дийлэнхтэй сууж байдаг байсан бол одоо үед ингээд ороод тарах юм бол бүсгүүчүүд дийлэнхтэй сууж байна гэж тий. Тэг яг мэдээж одоо хүний чөлөө цагаа өнгөрөөх сонголт одоо альжаал ядаргаа тайлах тэр сонголт бас байж болно. Гэхдээ энэ нэг жижигхэн өгүүлбэр бас бидэнд нэг зүйлийг хэлж байгаа. Архины одоо энэ урсгал руу эрчүүдээс илүүтэйгээр эмгтээчүүд бас яг ингээ хүч төрж гин үү тий. Тэг хэдийгээр ингээ хувь нь бага байгаа ч гэсэн архины хордлогоор нас барах тохиолдол 2.1% гэдэг ч одоо бас л их тийм таатай үйлдэл таатай шалтгаан бас биш шүү дээ тий. Тэгэхээр энийг бас ингээд анхаармар санагдчихэв. За тэгэхээр энэ тоо бидэнд юу хэлж байна вэ? Бидний эргэн тойронд байгаа эрчүүд
илүү залуучууд сэтгэл зүйн асуудлаа хинт ч хэлж чадахгүй дотроо одоо төвчээд ганцаардаад эцэст нь ийм харамсалтай бас шийдвэрүүдийг гаргаж байна. За тэгвэл бид нар өнөөдөр дохио одоо болгож хамгийн чанга дуугүй хашгираан гэж сэдвээ одоо тий бас ингэж нэрлэмээр байгаа. Өөрөөр хэлбэл өгөхийг хүсээгүй ч зүгээр л тусламж ирж дуугүй хашгирч байсныг бид нар одоо анзаарахгүй өнгөрсөн юм биш үсттэй. Хэрвээ танд эсвэл таны ойр дотны хүнд сэтгэл зүйн ямар нэгэн мухардал хүндрэл үүссэн бол сошиал хэлдэг буруу мэдээлэл авталгүйгээр мэргэжлийн байгууллагт хандаарай. Асуудал болгонд гарц байгаа шүү. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол 1800 2000 гэсэн дугаарын утсаар 24 цагийн турш одоо тий үн төлбөргүйгээр нууц зэрэг чандлан хадгалж зөвлөгөө өгдөг хамгийн ихний бас юм гарц байж болж байна. За дараагийн дугаарт бүр яг мэргэжлийн үнэтэй холбогдоод би хичээлж очиод уулзах юм боломжууд бол өнөө цагт бол нилээдгүй одоо ингээ эрчимцсэн нэмэгдсэн байгаа шүү. Яг үнэн. За тэгээд хоёлаа тэгвэл амиа хорлоход нөлөөлж байгаа гол шалтгаануудыг дурдаад явъя те. Сэтгцэн эрүүл мэнд талаасаа, нийгмийн эдийн засгийн дарамт талаасаа, харилцааны хямрал буюу ганцаардал талаасаа мэдээж захим орчны сөрөг нөлөө одоо нэмэгдээд байна те. Тэгээд амиа хорлолт гэдэг бол мэдээж ганцхан шалтгаанаас болохгүй байна гэдгийг судалгаанууд маань батлаад нотлоод гаргаад ирсэн байна. Олон хүчин зүйлийн одоо ийм давхцал, огтлолцол яваад байна гэдгийг бол гаргацсан байгаа. За сэтгцэн одоо тулгамцсан асуудал буюу сэтгэл гутрал, туушрах, одоо эмгээг те, бодисын хамаарал, арих, мөрийтэй тоглоом. За тэгэл одоо юу гэдэг те за нэг юм. Зөв. Яриараа гих мэдчлэн одоо энэ маань ингээд өнөөдөр нэлээд гацаатай байгаад байна. Би өгн хичээгээд оролдоод байгаа боловч гарч ирэхгүй байгаа шүү. Тэ амиа хорлсон тохиолдлуудын 90% нь ямар нэг байдлаар эднэр маань нөлөөлсөн байна. Сэтгцэн эрүүл мэндийн асуудлууд сэтгэл готролд орж ийн, ганцаардж ийн тэ. Эсвэл одоо хит сайн тал, эсвэл хит муу тал руу туушраад байна. Тэр ингээд сөрөг тал руу тэ за би нэг ийм хүн шүү. Өөрсдөө одоо онцлоод идэг болсон байгаа шүү хүмүүс. Тэнгүүтээ би сэтгэл готролд өртсөн байна. Би болохоор ийм төрлийн хүн юм байна, тийм төрлийн юм байна гэд оншилдог. Өөрсдөө оншилж явж байгаад мэргэжлийн тусламж авахгүйгээр ингээд асуудлуудыг үүсгдэг тий. За нийгмийн эдийн засгийн асуудал нөгөө үүсээд байгаа залуучуудын нас баралт их байгаадсан шүү дээ. Ажлын гараанд гардаг мөнгө олох юм стресс гэд энэ санхүүгийн хямрал. За манай Монголын хувьд одоо үр зээлгүй хүмүүс байхгүй байгаа даа шүү дээ. Үр зээл, ажилгүйдэл, нийгмийн баян хоосны ялгаа зэрэг нь болохоор ер нь хүмүүсийг юм мухардалд орсон юм шиг юм мэдрэмжинд авчичт юм байна. Тэгэд тэрнээс бас үүдээд ер нь бол нэлээд тий нас баралт нэлээд өндөр байгаа гэдгийг дурдсан байна. Тийм шүү. За тэгэхээр ингээд ер нь бол хөгжингөө орны одоо ингээд жишээнүүдийг хараад байх юм бол асуудалд орсныхаа дараа биш асуудалд орохоос өмнө яг хувийн сэтгэл зүйчтэй, хувийн бас яг энэ тэ үзэл бодлоо хуваалцдаг лайф коучтэй ч гэдэм үү энэ чиглэлийн үйлчлэгнүүд нэлээдгүй бас хөгжсөн байдаг штэ. Тэгэхээр зэрэг манайхны хувьд бол яг салтын ирмэг дээр ирсэн, эсвэл харилцааны ингээд бэрхшээл тулгарсан, хин нэгэнд өөр зэлийн асуудалтай болцсон, эсвэл үнэхээр сэтгэлээр унаад хямраад бүр ингээд болохоо байсан үедээ ханддаг ирдэг юм тохиолдлууд байдаг ер нь ингээд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнээр хараад хахад тэгэхээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэхээр зэрэг ер нь бид нар ирчүүдтэй яг энэ тал дээр ингээд яг өөр хувь хүмүүс маань бас тийм хүмүүс л те эмчэд очиод үзүүлээд гэж гэхээр ингээд явж өгдөг байгаа те тэгсэн ч ихсэн яг энэ сэтгэл санааг ийм хаттай байлгах бэрхшээлийг даван туулах альва асуудал бэрхшээлд зөрөгтэй байх гэдэг энэ талыг ялангуяа хөвгүүдийг баг балчраас нь бас ингэж үсгэж эргэн тойрны аавда ахта эрэгтэй дүүдээ нөхөртөөч гэдэг юм уу те бас ингэж санаа тавьдаг байх нь чухал юм а. Тэглээгээд бүсгүүчүүдийг бас битгий гээгдүүлээсэ гэж хүсэж байгаасаа те. Тэгээд ер нь яг энэ дээр бол тусламж авах бүрэн эрхтэй шүү. За тэгвэл хоёлаа одоо сэтгэл зүйн тусламж авах яг тийм бодит ямар чиглүүлгүүд байж болох вэ те. Зурт тууцыг хараа. За тэгээ нөлөөнүүдээ нэг дуусгач те. Нөлөөлж байгаа шалтгаануудаа. Тэгэнгүүт харилцааны хямрал буюу ганцаардал гэдэг байгаа гэр бүлийн салалт байгаа, хайртай хүний алдж байгаа, үе тэнгийнхний дээрлэлт байгаа. Тэгээ цахим орчны сөрөг нөлөөг нөгөө одоогийн ингээ сошиал трендүүдтэй амиа хорлолтыг болохоор ингээд одоо эвтэйхэн байдлаар тайлбарлах одоо тий би ч гэсэн ойрхон байна шүү гэх мэтчлэн одоо манай Монголын жишээгээр хамгийн ойрхоны жишээгээр явах юм бол иймэрхүү байдлуудаар нөө сэтгэл зүйн дархлаан тогтоогүй тий сэтгэл зүйн боловсралтай болоогүй өсвөр залуучуудаа бас бити уруу татаасаа тэгээсээ яг энэ захим орчны сөрөг нөлөөг өдөөлт болгож бити өгөөсэй гэдгийг бол одоо тий насанд хүрсэн том болсон хүмүүст хэлмээр байгаа. Хэрвээ танд бас ойрхон байгаа хэцүү байгаа бол та надад хэцүү байна гэд ганцаараа тэнд суух ш тий.
мэрэгжлийн хүмүүс рүү холбогд. Мэрэгжлийн хүмүүстэй яриад үз. Одоо бүр мэрэгжлийн хүмүүстээр очимооргүй байх юм бол эхний ээлжинд хайртай дотны хүмүүстэй таныг ойлгох, танд итгэх, таныг хүлээж авч сонсох тэр хүмүүст ядаж сэтгэл санаагаа дийлэг хуваалц. Тэгжээж энэ маань ингэж сошиал орчинд хин нэгэн цөрөг нөлөөллийг үзүүлэхгүй нэ. За тэгэхээр судалгаа 71 нэвтрүүлэг маань мэдээж бид судалгаатай, нотлогоотой яг одоо байгаа бодит мэдээллүүдийг бол хүргэдэг. За тэрнээс гадна зүгээр хүргээл ийм байна гэдээ одоо мэдээний чанартай хайдаггүй. Дараа нь ийм арга замууд урьдчилан сэргийлэх боломжууд, нөхцлүүд гарц танд байгаа шүү. Таны хайртай хүнд байгаа шүү гэдгийг хүргэдэг. 99 86 104 5 дугаар явц шуудаар нээлттэй байгаа. Мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар одоо ч гэсэн лайв стримтэйгээр хүрж шүү. За аргуудаа хуваалцаад. За тэгээ. Сошиал орчны талаар түрүүн бас дүгнэлт хийсэн хүчрэхэг зэвсэг болгож ашиглая гэдэг тал дээр бас байгаасай За нийгмийн сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх одоо ийм аргууд байгаа. За тэгээд мэдээж хүмүүс одоо айдас, гутрал одоо тэр зүйлсүүдийг ингэж миний шеэрлсэн мэдээллээс тэр зүйлсүүд одоо ингэж мэдрэгдэхээс илүүтэйгээр гарч байгаа амьдралаа сонгох шалтгаан бий туслаж авч болно гэсэн агуулгыг бид бас нэвтрүүлгээрээ ч өгөхийг хүсэж байна. Үзэг сонсогч та ч гэсэн өөрийн шеэрлсэн мэдээлэл дундаа ч гэсэн яг энэ агуулга дийлэгт нь байгаа юу гэдгийг бас бодож үздэг байгаарай. За тэгээд сошиал орчинд хэрхэн хандах вэ? За мэдээлэл битгий хуваалц. Шуудаар амиа хорлсон хэргийн зураг бичлэг амиа хорлохын өмнөх загтал зэргийг сошиал орчинд одоо шүүлтэргүйгээр шеэрлэх нь эрсдэлтэй бүлгээхтийг өдөөдөг. Тэгэхээр энийг одоо олон улсад халдварт үзэгдэл гэж нэрлэдэг юм байна. За эмпати буюу нөгөө ойлголцол гэдэг байгаа шүү дээ. Бид нар нөгөө IQ буюу оюуны чадамж гэж ярьдаг бол EQ буюу сэтгэлийн чадамж гэж ярьдаг. Монголчууд болохоор сэтгэлийн хат гэдэг маш гоё үгээр ингэж яриад байдаг. Хин нэгэн яг сошиал орчинд амьдрах утга алга үнэхээр ядарч шүү гэд бичих юм бол за чи бити дүүрс гэдэг бити зүгээр анхааралддаг гадаа бити жүжиглээдэ гэдэг ч юм уу тийм шүүмжлэл биш. Харин тусламжийн гарыг яаж сонгох боломжтой вэ гэдэг тэр зүйлсийг бас таад маань ирж чаддаг байгаасай хин нэгэн магадгүй тэнд энэ зүйлийг хэлжээвэл тэр хүнийг хажууд нь ойрхон байгаа юм чинь та тэрвэд та ямар утга учиртайгаар энэ орчнол хийдэр ирсэн хүн билээ танд ийм чадвар чамд ийм чадвар боломж нөөц байгаа амьдрал чамд хайртай шүү гэдээ ядаж хэлэхэл тийм сэтгэлийн тэнхээтэй байх эмпати буюу бие биенээ ойлгодог байх нь маш чухал байгаад байна шүү дээ За тийм. За тэгээ үүний дараагаар бол сэтгэл зүйн анхны тусламжийг бид нар үзүүлж болно. Гэр бүл найз нөхдийг анхаарах одоо тэр тэмдгүүдийн талаар бас хуваалцъя гэж бодож байна. Хүн амиа хорлох шийдвэрийг гинэт гаргадаггүй. За үргэлж ямар нэгэн дохио болол өвчөдөг. Гинт одоо дуугүй хураах, инээмсэглэгээ болох ямар нэгэн байдлаар ингээд биеийн хилэмжин хаагдмал болох, цаашаа нуруугаа харуулах, альва ингээд харилцаанд орхоо болгоч гэдэг юм өөрийн хайртай одоо нандиныг зүйлсээ бусдад одоо бэлгэлдэж эхлээрээ хэрвээ ийм тохиолдол байвал за байхгүй бол та нарт амарчхан одохгүй бүх зүйл дуусна гэх мэтчлэн одоо ийм учир бүтүүлэг тэгсэн хэрнээ тасалж байгаа зогсоож байгаа ийм үгсүүдийг хуваалцах за тэгээд олноос өөрийгөө тусгаарлаж хэд их унтах эсвэл огт унтаж чадахгүй болох за мэдээж одоо архины хамааралтай ийм хэрэглээ огцом нэмэгдэгч гэдэг юм уу контролоо алдах ийм дохионуудыг анзаарах нь их чухал юм шүү. Тэгэхээр энийг ингээд анзаардаг байгаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд мэдээж одоо гэр бүл найз нөхдийн анхаарах зүйлүүдийг бас сайн ингээд ярьж байна Тэнгүүт мэдээж хувь хүн өөрөө яг хэрхэн яаж урдчилсан сэргийлэх юм бэ гэдэг бол маш чухал байгаад байдаг. Тэр тусмаа насанд хүрсэн хүмүүс За хүүхдүүд бол дуртай байна, дургүй байна, хайртай, хайргүй гомдлоо, баярлаа гэдгээ ингээд сайхан хуваалцчихдаг. Инээж жагаад, уйлж жагаад, дургуутстай илэрхийлж жагаад, орилж жагаад ч болтугай Гэтэл томчуудын хувьд болохоор энэ судалгаан дээр ч гэсэн гарсан байна штэ. Ирчүүд сэтгэл дотроо хадгалаад идэгаа гэж Тэгэхээр ингээд бодохоор бид нар сэтгэл доторхоо бити хадгалаач танд хэцүү мэдрэмж төрж байгаа бол та шаналж байгаа бол та ганцаардж байгаа бол хин нэгэнтэй тэр юг хуваалцах юм бол эрсдэлтэй нь буурна шүү. Тэгэхээр танд л яг тийм мэдрэмжүүд төрөөд байгаа бол танд үнэхээр хэцүү санагдаад байгаа бол тэрийг зүгээр л сайхан хуваалцчих. Судалгаагаар нийгмийн дэмжлэг гэдэг зүйлийг өндрөөр авч чаддаг хүмүүсийн эрсдэл нь одоо амиа орлох эрсдэл нь бүр харьцангуй бага байдаг гэж байгаа байхгүй Тэгэхээр л энэ дээр ерөөсөө анхаарах хэрэгтэй байгаад байна. Анхаарахгүй бол таны хайртай хүмүүст ингээд нөгөө сая Балжин Нямны заяагийн маань бичснээр үлдсэн хүмүүс нь зовд нь штэ Тэр хүн магадгүй тухайн үе сэтгэл мэдрэмжээ илэрхийлж чадаагүйгээс олон асуудлууд давхцаад хэцүү байснаасаа болоо тэнд алтан ам эрсдэж байгаа. Гэтэл үлдсэн хүмүүс эцэг их аав ээж анд нөхөд
үр хүүхэд гэдэг хүмүүст нь тий ямар их зовлон ирж байгаа вэ гэдгийг номер 1-т бодоод эргээд бас тий нөгөө нэг амиа бодохгүй байх. Одоо муухагаар хэлвэл амиа бодохгүй байх. Сайхнаар хэлэх юм бол амьдралыг сонгох шалтгаан чинь танд олон зүйл байгаа шүү гэдгийг бас өнөөдөр битээр хэлмээр байна тий. Та амьдралд одоо зүгээр л түрүүн цаамагийн маань хэлсэн шиг нөгөө ширхэг будаа яаж тогтож гэж тий сүртэй сайхнаар хэлдэг шиг тий. Одоо тийм байдлаар та ирсэн байгаа учраас таны амьдралд утга учиртайгаар хийгдэх олон гой зүйл байгаа шүү. Амьдралын утгыг та олохын тулд олон зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна. Амьдрах гоё шүү, тий. Гоё штэ. Тэгэд гоё гэдэг энэ агуулга нь дандаа бүх зүйл дардан сайхан байснараа биш. Асуудлыг даван туулаад би энэний ард гарчлаа штэ гэж хэлэх үед амьдралын тэр гоё нь, амьдралын тэр гайхамшигтай зүйл нь мэдрэгддэг штэ. Эртний нэгэн мэрэгэн номон дээр өөрийн амийг одоо ингэж тий эвгүүтгэн гэдэг бол яг хүний амийг эвгүүтгэж байгаа хэмжээний одоо тий энэ тэнцэх одоо тэр тэнцвэрийн хувьд яг адилхан өөрөөр хэлбэл гимн үглийн жишилчлэлтийн хувьд тий. Тэгэхээр зэрэг би өөрөө өөртөө л хохирол авчруулж байна. Энэ танд ямар хамаатай юм бэ гэж таны бодох үзэгдэл бол биш ээ. Яг та өөрийнхөө одоо амийг ингэж одоо тий дэнсэлж байна гэдэг бол хин нэгний амьд хүрч байгаатай ялгаагүй бурхны өмнө тийм шүүлт байдаг шүү гэдэг нэг юм үг байдаг агуулга байдаг. Тэгэхээр тэрийг бас яг энэ ташрамд бас хуваалцчих гэж бодож байна. Тэгэхээр яг л ийм бүр хүнд хүртэл нь одоо тий хүнд цэг хүртэл нь явахгүй тулд айгуу сайн өөрийгөө илэрхийл, ярилц, өөрийгөө ойлгуул, танд ийм эрх бай, өрн байгаа. Та ингээд өөрийгөө ярьснаасаа болоод тэгээд нэг юм тэг юу гэдгийг доожаагүй, арчаагүй, доош норсон ийм хэрэг явдал ерөөсөө биш. Харин энэ чинь зөв одоо тий сэтгцэн эрүүл мэндийн хувьд бол энэ чинь зөв үйлдэл шүү гэж бас дахин хэлмээр байна тий. За хоёлаа 24 цагийн турш гэдэг одоо үйлчилгээнүүдийг бол хуваалцсан билүү? Хуваалцаагүй байж байгаа төгсгөлд нь хуваалцъя тий. Тэрнээс өмнө ингээд бас нэг ярих зүйл юу байгаа вэ гэх юм бол үгүй бодлоо нэрээ ингээд хувь хүнээс шалтгаалж байгаа. Тэр хүнийг бид нэр ингээд хайртай дотны хүмүүстэй эсвэл ингээд хуваалц гэдэг нь шүү дээ тий. Гэтэл бас ингээд дандаа мэрэгжлийн тусламж авч чадахгүй тохиолдол тий. Үнэхээр хайртай дотны хүмүүстэй хуваалцсан чинь нөгөө хүмүүс нөгөө эмпати буюу ойлгохгүй тий. Чи юун сүртэй юм тий. Ийм юм динглээ тэглээ. Байж л байдаг шүү дээ. Тий байж л байдаг шүү дээ хүмүүст гээл тий. Нэг ийм байдлаар хүлээж авахгүйгээр тэр хүнийг бас анзаараад ойлгох гэж хичээх нь их чухал байдаг юм байлээ. Тэгээд нөгөө талдаа тий тэр үедсэн тийм тий надад тохиолдог бусад хүмүүсийн зовлон харалтаа гэх тий бусад хүмүүсийн зовлон харалтаа гэхдээ тэрийг ч гэсэн юм мэдрэмжтэй байдлаар илэрхийлэх нь маш чухал байгаа байхгүй тий. Одоо чамд бас нэрээ хүнд үе тулгарсан юм байна. Маш хэцүү байгаа юм байна. Би ойлголоо. Гэхдээ хардаа гэж яагаад нэг хүний жишээг ярьж өгдөг ч юм уу тий. Энэ хүн бүр ингэсэн ийм хэмжээнд хүрсэн. Гэхдээ энэ хүн энийг ингээд даваад гараад ирсэн. Тэгэхээр хүн болгоны амьдралд яг өөрсөнд нь давж чадахгүй юм шиг эсвэл давж гарч байгаа тийм зовлон байд юм аа. Тэрийг харин даваад гарсны дараа ямар сайхан мэддэг вүлээ тий. Тэр хүнд үеийг заавал давах ёстой шүү. Хүнд үе чинь яагаад гэвэл хямралын үе чинь төр зурх шүү. Тэ тэр үед магадгүй таны сэтгэл хөдлөл мэдрэмж сэтгэл санаа гэд байнгын одоо тий докторгүй савлгаатай эсвэл үүлэрхэг бүрхэг байж болох юм. Гэхдээ та энийг давнаа. Нэг өдөр нар гарнаа гэдэг нөгөө нар гарнаа залбоо гэдэг шиг тий гарнаа гэдэг энэ зүйлийг ингэж хэлэх юм бол бид нар магадгүй нөгөө сэтгэл хөдлөлийн тэр нэг оргил үе дээр тий уналтын оргил үе дээр ирсэн байгаа бол энийг бас давах боломж байгаа юм байна. Тэгэхээр бид нар та хуваалцаарай гэж хэлж байгаа бол нөгөө талд нь та сонсож өгөөрэй, ойлгож өгөөрэй, дэмнэж өгөөрэй тий. Хин нэгэн тгээ хэлж яхад сүртэй юм бүгд л зовдөг штэ. Чи одоо гэж хэлэх биш тий. Ойлгоод чи нэрээ бас хүнд үеийг давж байгаа юм байна шүү гэдэг нэг үгийг хэлчихэд л тэр хүн магадгүй сэп хийгээд босоод ирэх өндөр магадлал байхгүй юу. Эмпати чадвар гэдэг бол энэ бүр бүх нийтээрээ бид бүхэнд байх ёстой ийм чадвар тий, ийм скил байгаад байгаа байхгүй юу. Одоо юу гэдэг тэр хүний оронд өөрийгөө тавьж харах тэр чадвар байгаад нь штэ. Гэтэл чинь ингээд юу гэдэг тий зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараад тэр тийм хэцүү биш штэ. Тэр тийм энэ асуудал гайгүй штэ гэл. Гэтэл тэнд өвдөж байгаа, өвдөлт явагдаж байгаа. Тэр хүн шаналж байгаа гэдгийг ойлгохгүйгээр тий бид нэр энэ одоо амиа хорлолт гэдэг зүйлийг ер нь ярихгүй байна гэдэг чинь амиа хорлолтыг хүлээмж шүрнэ л гэсэн үг. Тийм учраас гэр бүлтэй хайртай дотны хүмүүстэй ажлын байран дээрээ бусдыг ойлгох юм чадвартай байгаарэ. Нэрээ энэ хүн энийг чадчихлаа. Нэрээ энэ хүний хувьд энэ асуудал байгаад байна. Энэ хүний хувьд энэ бэрхшээл байгаад байна гэдгийг ойлгоод нэрээ тийм үү гэж толгой дохих цагт л тэнд зөөлөн сэтгэл, зөөлөн харилцаа, эмпати чинь байгаад байна шүү дээ. Эмпати чинь ингээд амьдрдаг байхгүй. Гэтэл хүн төрөлхтний одоо энэ харилцаанд амьдралд эмпати гэдэг зүйлийг хаваа хичээл та.
маш хахир хатуу, маш бардам, би бинийг ойлгохгүй, зөвхөн би гэж өрсөлдсөн, тэмцсэн, доош нь хийсэн чихэн нөгөөд хамгийн тогооны үлгэр хизээш тусгүйгээр байсаар л Үргэлжилсээр л. түр хайр амьдрал гэж бид нар ярих хэрэггүй болно л гэсэн үг Яг байна. үнэ. Тийм учраас энэ эмпати чадварыг одоо тий нэмэгдүүлээрэ таны харж болох, хүрч болох хэн байна? Тэр цаавал ойр дотны хамаатан садан, амраг садан гэхээс илүүтэйгээр таны харж чадах өнөөдөр таны нүдэнд гонигтай харагдаж байгаа хэн байна? Тэр хүн дээр очиод тий чи чадсан шүү, чи чадан шүү, чи чадсаар байх болно гэдэг урмын дэмжлэгийн үгийг хэлж тэр би чамайг ер нь эн чинь айгуу чухал байгаа байхгүй. Үнэн шүү дээ. Энэ хүн намайг ойлгоод штэ гэдгийг тэр мэдрэх цагт тэр урам зориг. Энд чинь нөгөө нийгмийн харилцаа буюу нийгмийн дэмжлэг, бусдын дэмжлэг бие биедээ дэм болох байгаад байдаг шүү. Тэгээд түрүүнд нөгөө нэг ирчүүдийн нас баралт гэсэн чинь амиа орлолт бас арх буюу нөгөө донтолт байгаадсан тий. Тэгсэн. Тэгээд энтэй холбоотой тэгвэл хоёлаа зөвлөмж өгөөд тэгээд одоо холбогдох утас мэдээллийг өгөөд өндөрлөө тий. Амиа орлолт, мансууруулах бодистэй арх гэдэг чинь юм уу тий. Энэ зүйлсүүдээс өөрийгөө холдуулаад өгөөрэй тий. Энэ маань ингээд магадгүй тухайн үед нөгөө би сэтгэл санаа маань хэцүү байна, ийм байна, тийм байна гэл одоо нэг хэсэг тайвшруулах зүйл болж байгаа ч гэсэн эргээд ингээд таныг ингээд юм эрсдэлтэй алхам руу оруулах зүйл байгаад идэг. Тэгэхээр өдөр тутамдаа тэгвэл та хүнд байгаа бол хэцүү байгаа бол тий эсвэл таны сэтгэл санаа асуудалтай байгаа бол та өдөр тутмын нөгөө эрүүл дадал руу харин өөрийгөө аваачаач. Баарлуу алхахдаг биш те нэг арх худалдаж аваад уучи тэгээ сэтгэл санаа сайхан болно доо гэх биш те өдөр тутамдаа та тогтмол сайхан унтаад амарчих дасгал хөдөлгөөн хийчих те энэ нөгөө энгийн нэг юм таван юм л байгаад идэг штэ энэ өдөр тутмын дадал энийг л хэрэгжүүлчих юм бол бид нар олон зүйлээс одоо те сэтгэл санааныхаа олон асуудлаас буурах магадлал байгаад идэг штэ тэгээ энгийн болохоор хүмүүс тоодгүй юм шиг байгаа би яг тэгж боддог тэгэхээр та тогтмол сайхан унтчих бай та эрүүл сайхан хоололж бай дасгал хөдөлгөөн хийж бай усыг шингэнийг сайн ууж бай нарны гэрэл сайхан алхачих нарны гэрлийг сайхан мэдэрчээ гэ те энэ тавыг хэлээд хоёлаа хаанаас бас тусламж авч болох вэ? Улсын байгууллагууд бас хамгийн түрүүнд ямар мэдээллийг өгдөг вэ гэдгийг хүргэе тийм ээ. За үүнд бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн манайх нар бол СМҮТ гэж ярьдаг те 24 цагийн одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм утас болол ажиллаж байгаа 1800 2000 гэсэн утас үн төлбөргүй. За хүүхдийн тусламжийн утас болох 1800 дугаарын утасд бол хүүхэд залуус холбогдох бүрэн боломжтой. Гэр бүл хүүхэд одоо залуучдын хөгжлийн газар бол мэрэгчлийн сэтгэл зүйч нар бол үн төлбөргүйгээр яг энэ асуудлууд дээр нэг номерт бас хүлээж аваад те ажиллах бүрэн боломжтой байгаа. За олон улсын одоо ийм дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар бол амиа оролтоос сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн одоо тий ажилтнууд зориулсан мэдээлэл судалгааг өгч байгаа юм байна. Тэгээд нэвтрүүлгийн одоо төгсгөлт нь нөгөө алтан дүрмийг дахиад сануулъя гэж бодож байна л да. Бид нар юуг ярьж болохгүй вэ? Амиа орсон аргуудыг наривчлан дүрслэх, тухайн хүнийг баатар эсвэл хохирогч болгож туйлшрах, тий хөөхийдээ өста золиост нь л явлаа да гэд. Энэ өгүүлбэр чи эргүүлээд энэ нь ингээ хүмүүст сайнаар дурсагдах юм байна гэдэг одоо мэдрэмж өгдөг юм те өөр арга байгаагүй учраас ингэж гих мэтэр одоо үйлчлэгийг нь зөвтгсөн үн гайсаар битгий одоо ингэж те одоо юу тодруулаасай тий тарааж түгээгээсэй тий юуг ярих хэрэгтэй вэ? За сэтгцэн эрүүл мэндийн өвчтөл тулгамдсан асуудал бөгөөд за бүрэн засагдах эмчлэгдэх боломжтой. За хэрвээ танд хэцүү байгаа бол ганцаараа биш ээ. Битгий одоо ганцаараа шаналаарай, мэрэгжлийн хүнд хандаарай гэдэг итгэл найдварын үнцгийг илүү барих нь илүү зөв гарц гаргалгаа болдог шүү. За тэгээд энэ бас яг зөвлөмжүүдийг өгөөд өнөөдрийн бас яг судалгаа 71 нэвтрүүлгийг бас тий их бодууштай бүгдээр яг энэ сэдвүүдээр их эмзэг бөгөөд мэрэгэн ухаантайгаар хандах нь бас их зөв шүү гэдэг бас уриалгыг төвшүүлж байна. Яг үнэн тэгээ амьдрах шалтгаанаа болоорой тий амьдрах сонголтыг хийгээрэй. Амьдрна гэдэг чинь одоо үнэхээр бидэнд өгсөн гайхамшигтай хувь тохиол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжинд байдаг нөгөө нэг үгийг хэлээд өндөрлөе. Тэр болохоор хэвлэл мэдээлэл сошиал орчин бол амиа хорлолтыг өдөөж байж чадхаас гадна түүнээс урьдчилан сэргийлэх олон зуун алтан амийг аврагч хүчрхэг зэвсэгч байж чаднаа гэж бичсэн байгаа даа. Тэгэхээр энд хэвлэл мэдээлэл сошиал орчин гэдэг хоёр зүйлийг дурдсан байгааг бас харж байгаа биз дээ. Одоо зөвхөн хэвлэл мэдээлэл дөрөвдөх засаглал юм а гэж яриад хэвлэл мэдээллийнх нь тэрийг ярьдаг байсан бол одоо эсэргээрээ сошиал орчинд байгаа иргэн та тий Facebook хуудастай, Instagram хуудастай ч юм уу тий одоо олон түмэнд ямар нэг мэдээлэл түгээж байгаа бол та тэнд хүртэл хин нэгний алтан амийг аврах тэр хүчрхэг зэвсгийг гартаа хатгаж байгаа тий тэр барьцсан байгаа утсандаа хүртэл багтаацсан байгаа гэдгийг маш сайн ойлгоорой. Тэгэд өнөөдөр
судалгаа 71 нэвтрүүлгээр амьдралыг сонгох шалтгаан гэдэг сэдвээр сэтгүүл сэтгэл судлаач Баясгалан гэр бүл судлаач хөтлөгч Инх Цолмон хоёр ярьлаа. Тэгээд бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд маш их баярлалаа. Тэгээд энэ үнцэнтэй мэдээлэл гэж та бодож байгаа бол хайртай дотны хүмүүс рүүгээ шеэрлэж үнцэнтэй мэдээллийг бас түгээгээрэй гэж урьж байна. За тэгээд судалгаа 71 нэвтрүүлгээ энд хүргээд өндөрлөе эрхэм сонсогч та. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Баяртай. 5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг